Royal News мэдээллийн хөтөлбөр. Орон өдрийн хүмүүжтэй Royal News мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Royal News Урагшаа Улаанбаатар. Мэдээллийн хөтөлбөр Урагшаа Улаанбаатараар эхэлж байна. Ажилтнууд харигталт ядуурл хүчирхийлэл зэрэг нийгмийн сөрөг асуудлаас сулж хараа хяналтгүй буюу тэнэмэл хүүхдүүд өнөөдрийг болтол энэ нийгэмд тусгаарлах цар байгаа юм. Эдгээр хүүхдүүдийг цаашид олж илрүүлж хараа хяналтанд байлгаж төлөвшүүлэхээр ажиллаж байна. За 1990-ад оноос хойш гудамжны гих тодтголтой тэнэмэл хүүхдүүд гарч ирсэн байдаг. Тэгэхээр эдгээр хүүхдүүд сүүлийн жилүүдэд бас эрс цөөрсөн гэж харагдаж байгаа гэх боловч за нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг 2 хоногт за 6 дүүргээс 70 хүүхдийг 70 тэнэмэл хүүхдийг олж илрүүлсэн байгаа юм. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн 40 орчим хувь нь сэтгцийн ямар нэгэн өөрчлөлттэй байгаа нь бас тогтоогдсон байна. Тэгэхээр энд бас юу нөлөөлж байна гэхээр нөгөө л нэг асуудал дагуулсан энэ тентхийн байрны булан тохиод байдаг бисий тоглоомын газрууд хууль бусаар эдгээр хүүхдүүдийг байршуулж хонж өнжүүлж тоглуулдаг. За мөн одоо эдгээр хүүхдүүдийн 70-аас 50 гаруй хүүхэд нь за бисий тоглоомын ямар нэгэн хамааралтай болцсон байдаг. За мөн сэтгцийн өөрчлөлттэй учраас эргээд нэг газараа удаан тогтож сууршилтай байж чаддгүй гэх зэрэг сөрөг нөлөө гарсаар байгаа юм. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийг бас цаашид яаж засаж залруулж зөв замд оруулах вэ? Энэ хүүхдүүдээс ажиллаж байхад эрс хүүхдүүдээс яхад нэлээдгүй бас олон хүүхэд нь урт хугацаагаар одоо тэнүүлэлээр амьдарч байгаа тийм хүүхдүүд байсан. Мөн бас цагдаагийн байгууллагын бас бүртгэл судалгаанд ороогүй шинээр одоо бас тэнүүлэл зам руу орсон хүүхдүүд бас түлхүү олонтойгоор ирсэн байгаа. Бас PC тоглоомны газрууд болон хүүхдүүдийг одоо олноор нь ингэж хоногоор цуглуулж ажилладаг. PC тоглоомны одоо мөрдөгдөх журам бас мөрдөгдөхгүй. Тэр байранда 2-3 хоногоор тоглуулсан PC тоглоомны газрууд бас мэдэрч мэдээлэл нь одоо дүүргийн цагдаагийн хэлцүүд бас хүргэцээ. Энэ сарын 26-наас 17-ны хооронд нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэр дээр гэр бүлээсээ дайжин хараа хяналтгүй яваа. Хараа хяналтад сул хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, тэднийг гэмт хэрэг зөрчилд өртөх, осгох, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн эрүүл мэндийн газар, халдвар төвшин судлалын үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан байна. Уг илрүүлэлтээр 6 дүүргээс эрэгтэй 67, эмэгтэй 3 нийт 70 хараа хяналтгүй болон хараа хяналтад сул хүүхдүүд ирсэн гинэ. Эдгээр хүүхдүүдээс 14-өөс 16 насны хүүхэд 34 буюу хамгийн өндөр хувийг эзэлж байна. Харин хараа хяналтгүй явсан хугацааны хувьд 1-ээс 3 жил болсон хүүхдүүд талаас илүү хувийг эзэлжээ. Мөн дүүргийн харьяаллаар хамгийн их буюу 30%-ийг Баянзүрх дүүргийн хүүхдүүд эзэлж байгаа юм байна. Хүүхдүүдийн хараа хяналтгүй явдаг шалтгаан гэр бүлийн хүчирхийлэл ядуурлаас үүдэлтэй байгаа гэлээ. За тэгээд нийт цугларсан хүүхдүүдээс эрүүл мэндийн хувьд авч үзэх юм бол ер нь эрүүл хүүхэд бол 4 хүүхэд л ирүүлсэн. Бус нь бол 96% нь бол өвчтэй гэсэн. Ямар нэг хэмжээгээр өвчтэй байсан гэсэн. Хараа хяналтгүй явж байгаагийн шалтгааны хувьд бол бид нар одоо илрүүлэх тутамдаа л хүүхдээс нарийжсэн одоо асуулгуудыг авч одоо дүгнэлт хийж үздэг байгаа. За ингэхэд бол ерөөсөө гэр бүлийн одоо уур амьсгал хамгийн нэгдүгürt ордог. Өөрөөр хэлбэл тэн дотор байгаа хүмүүсийн хоорондын харилцаа гэр бүлдэх хүчирхийлэл бол энэ хүүхдүүдийг одоо гэр бүлээс одоо зүхтах, дайжих хамгийн нэгдүгээр шалтгаан болдгоо. 70 хүүхдээ бид нар хуваарлалт хийгээд аль болохоор одоо харьяалалтай болгох, гэр оронд нь буцаах тийм ээ. Одоо ахилж одоо тэнүүлэхгүй байх, гудамжаар явуулахгүй байх ийм арга хэмжээг бол зохион байгуулдаг. Та бүхэн мэдж байгаа. За ингэхэд бол 32 хүүхдийг бол бид нар одоо асран хамгаалагч эцэг эхэд нь бол хүлээлгэн өгсөн байгаа. За энэ 32 хүүхэдтэй бол бид манай дүүрэг, хороо, тийм ээ дүүргийн одоо бүх одоо нийгмийн салбарын бүх байгууллагууд бол хамтран ажилланаа. Энэ 32 хүүхдийг эцэгт нь хүлээлгэж өгөөд бид нар бас гэрээ байгуулсан байгаа. Хүүхэдтэй эцэг эхтэй дүүргийн маань одоо хүүхд гэр бүлийн хөгжлийн төвийн төвтэйгээ гуруулсан гэд гэрээ байгуулсан байгаа. Хин одоо хүүхдийн өмнө хүүхд болон өөрийнхөө өмнө ямар үүрэг хариуцлага хүлээж байх юм бэ гэдэг дээр бол гэрээ байгуулсан байгаа. Монгол бүхий хөгжил шинжилэл төрийн бас байгууллагаас үндэснээ бүхий ёс зүйн талаар шүүмжлэлтэй хандаж байгаагаа өнөөдөр хэвлэхэн зарлалаа. Үндэсний бүх сонирхогч хэсэг залуус сэтгэл нийлэн Монгол бүхий хөгжил шинжилэл төрийн бас байгууллагыг байгуулжээ. Тэд
сүүлийн жилүүдэд Монгол үндэсний бүхий салбарт үүсэж байгаа нөхцөл зөрчилтэй асуудлаар Монгол бүхий аврын сэдвийн хүрээнд мэдээлэл хийв. Энэ үеэр олон мянган жилийн түүхтэй үндэсний бүхүүд тулгамдаад байгаа 10 асуудалт байгууллагынхаа зүгээс дэвшүүлсэн зорилтыг танилцуулсан юм. Эдгээрт сүүлийн үед үндэсний бүхий нэр хүндийг унгаад байгаа давааны нарай, допингийн хэрэглээ багтжээ. Мөн бүхчүүдийн жудаггүй үйлдэл буюу үзэгчдийг үл хөндлөх, нутгархах буюу давж алганы үзэл, Монгол бүхий өргөнд байрлах бүхийн тоог нэмэгдүүлэх зэргийг хүндсэн юм. Тэд нийт бүх сонирхогчдын хүлээлт болсон эдгээр асуудлыг дэвшүүлэн Монгол үндэсний бүхий холбоонд хандсан байна. Гэтэл одоогийн үндэсний бүхий холбооны удирдлагууд зөв бусаар харьцсан талаар тус холбооны залуус онцоллоо. Энэ бүгдийг хийсний төлөө Монголын үндэсний бүхий холбооны менежер Санжаагийн ганц төр биш нөхөр байгаа. За тэр хүн бол намайг элдв бусаар доромжилж Монгол бүхий өргөөнд заамдаа авч бас өвөөгөө авир гаргасан. Шахааны бүхийн барилдаан гарч ирээд Монгол бүх хөгжөөгүй. Жишээлбэл олон зуун мэхний хувилбартай үндэсний бүхэд уран барилдаан гарах нь ховордсон. Бүхчүүд жин нэмэх гэж уураг бэлмэл хэрэглэх болсон. Энэ нь эргээд бүхчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг онцолсон юм. Энэ мэт Монгол бүхийн ариун тагшин байдалд санаа зовсон залуус Монгол бүхийн холбооноос төрүүлж дуугарлаа. Манай холбооны ойрын үед хийх ажлуудын нэг нь болохоор Монгол бүхийн өв уламжлал гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний орол зохион байгуулах ажлыг төлөвлөөд одоо явж байна. За тэн дээр болохоор шинжлэх ухааны чиглэлийн судалгаа, за Монгол бүхийн барилдааны хэлбэр, өв уламжлал, за жудгийн асуудлыг хүндсэн, за бүхийн статистик хэлбэр, за одоо үед тулгамдж байгаа асуудлуудыг хүндсэн зэргээр ийм судалгааныхаа агуулгуудыг гаргаж өгөөд ийм эрдэм шинжилгээний орол зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Амгаланбаатар тэргүүтэй хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. За тэд байгуулагдаад удаагүй байгаа шийдлийн засгийн газартай цалин тэтгэвэр тэтгэмж ажлын байрны цомхтголын талаар 3 дот хэлэлцээр хийхийг хүсэж байгаагаа мэдээлэл хийх үеэр танилцууллаа. Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас цогтуу жолооч нар хэрээс хэтэрч байгаа талаар мэдээлэл өгч байна. За өнгөрсөн баасан гаригаас 4 хоногийн хугацаанд гихтэл 360 гаруй цогтуу жолооч саатуулагдсан байна. Эдгээрээс 25 нь осол хэрэг аваар гаргасан байна. За харамсалтай дэлхийн хэмжээнд зам тээврийн осолд хүрэх гол шалтгааны нэг нь архи сутууруулах хундаа хэрэгэлсэн үед машин барих явдал гэдгийг улс орон болгоны статистик мэдээлэл харуулад олон жил болж байна. Иймд улс орон болгон олон нийтийг хамарсан том баяр ёслолын үеэр цогтуу жолооч цогтуугаар жолоо барих эсрэг ажлыг зохион байгуулдаг. За хэдийгээр хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа хэдий ч иргэдийн ухамсаргүй энэ цогтуу үйлдэл буурахгүй өдөр их тусам нэмэгдэж байна. Сүүлийн 4 өдөртөл гэхэд 365 цогтуу жолооч саатуулагдчихэ. Үүнээс 25 нь осол хэрэг гаргасан байна. Энэ чигээрээ цогтуу жолооч нар аюул дагуулсаар байна. Сүүлийн үеийн шинжилгээ арга хэмжээ ихсэж байгаатай холбогдуулан цогтуугаар тээврийн эсэлж жолоодох явдал маань бүр тасрахгүй байна. Сүүлийн үеийн мэдээгээр ингээд авч үзэхэд одоо 5 дахь хагасаа бүтэнсэн ингээд энэ сүүлийн 4 өдрийн мэдээгээр нийт цогтуугаар тээврийн эсэлж жолоодсон тохиолдол маань 345 бүртгэгдэж илүүлэгдсэн байна. Үүнээс одоо цогтуугаар тээврийн эсэл жолоодж яваад зам тээврийн осол гаргасан 25 тохиолдол байна. Мөн одоо жолоодох эрхийн үнэлэхгүй тээврийн эсэлж жолоодж яваад одоо шүүхээр баривчлагдсан тохиолдол бол 21 бүртгэгдсэн байна. Нийт Улаанбаатар хотын замын цагдаагийн газарт ер нь дунджаар энгийн өдрүүд бол нэг 60-аас 70 орчим тохиолдол одоо илрүүлэгдэж урмлагдсан байдаг. Цогтуугаар тээврээс жолоосон тохиолдол маань. Энэ маань одоо саяны өнгөрсөн 5 дахь өдрийн байдлаар ихэд 130 тийм ээ болсон. Нэг өдрийн тоо гэхэд нэлээдгүй нэмэгдэж байна. За түүнчлэн статистик мэдээлэлээс харахад цогтууруулах хундааны үйлдвэрлэл импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зах төвшнгөөс хит давж улс орны хүн амын дунд архинаас үүдэлтэй хулгай дээрэм танхаан гэмт хэрэг буурахгүй жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь архины хэрэглээнд цогц хяналт өгүүлэгдэж байна гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Архи цогтууруулах хундаа цогтуу жолоочоос үүдэлтэй гэмт хэрэг буурахгүй харин ч нэмэгдэх талтай байгааг цагдаагийн байгууллагын зүгээс удаадараа хэлсээр байгаа юм а. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Амгаланбаатар тэргүүтэй хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. За тэд байгуулагдаад удаагүй байгаа шийдлийн засгийн газартай цалин тэтгэвэр тэтгэмж ажлын байрны цомхтголын талаар 3 дот хэлэлцээр хийхийг хүсэж байгаагаа мэдээлэл хийх үеэр танилцууллаа. За өнгөрсөн хавраас эхлэн эдийн засгийн хямрал нэрээр албан байгууллагууд ажилчдаа цомхтгож цалин бууруулах арга хэмжээ авсаар байгаа ч төдийл үр дүнд хүрэхгүй байгаа. За ажилчдыг эдийн засгийн хямралаар далимдуулан ажлаас чөлөөлж байгаатай Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо огт санал нийлээгүй.
тухай бүрт нь холбогдох мэдээллүүдийг өгсөөр байсан. За гэсэн ч энэ байдал огт өөрчлөгдөхгүй байна. Тэгвэл өнөөдөр мөн л дээрх асуудлаар Монголын Үйлдвэрчний хэвлэлийн холбооноос мэдээлэл хийсэн юм а. За тодорхойлбол шинээр томилогдсон байгуулагдсан шийдлийн засгийн газар хямралаас гарахын тулд иргэдийн эрх ашигыг зөрчсөн, тэдний үйл ажиллагаанд халтсан шийдвэр гаргахаар сүүлийн өдрүүдэд яригдж байгаа. За энэ асуудал Үйлдвэрчний хэвлэл өөрийн байр суурийг илэрхийлж, шийдлийн засгийн газар ард иргэдийн эрх ашигыг хүндэтгсэн ажиллагаа явуулсан тохиолдолд Үйлдвэрчний хэвлэл дэмжин ажиллах болно гэдгийг мэдгдлээ. Хэдийгээр дээрх асуудлыг өнгөрч баасан гарагт мэдээлсэн засгийн газрын тэргүүний зарим байр суурьтай Үйлдвэрчний хэвлэл иргэдийн эрх ашигын үүднээс санал нийлэхгүй байна. За эдийн засаг хүнд түүнийгээ дагаад хэмнэлтийг хийхийг дэмжиж байгаач ард иргэдийн халаас руу өнгөхгүй байхыг бид санал болгож байна гэсэн юм а. Өнгөрсөн баасан гарагт илэрхийлсэн засгийн газрын тэргүүний ерөнхий сайдын байр суурьтай зарим чиглэлээр Монголын Үйлдвэрчний хэвлэлийн холбоо эвлэн нэгдсэн гишүүд иргэдийн эрх ашигын үүднээс нийцэх боломжгүй гэдгээ өнөөдөр илэрхийлж байна. За ямар чиглэлээр илэрхийлэх дэмжих боломжгүй вэ гэдгээ хэлхээс өмнө бас дэмжих зарим асуудал байна. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүндрэлээс гарахтаа төсвийг хэмнэлтийн оронд шилжүүлэх нь зүйтэй гэдгийг бас бид дэмжиж байгаа. Гэхдээ дэмжихдээ ард иргэдийн халаас руу, ард иргэдийн өдөр тутмын амьдрал руу орох ийм шийдлийг энэ шин засгийн газар гаргахгүй байхыг бид санал болгож байна. За төсөв хэмнэн гэдэг нэрийн дор хэд хэдэн арга хэмжээг авахтаа санал нийлэхгүй байгаагаа тэд илэрхийлсэн. За ажлын байрны цомгтгол хийх, цалин тэтгэвэр нэмэхгүй байх болон оюутны тэтгэлэг алдартай одонгийн мөнгийг хасах, төрийн албаны 180 мянга гаруй ажилтны хөдөлмөр нийгмийн асуудлыг хөндөх гэх зэрэг засгийн газрын зарим байр суурийг дэмжихгүй гэсэн юм а. За цалин тэтгэвэр нэмэхгүй байх нь иргэдийг илгээр нь хэвтүүлнэ гэдгийг Үйлдвэрчний хэвлэлийн удирдлагууд хэлж байна. Олон зүйлээр муу өгдөг төрийн албанд ажиллаж байгаа 180 гаруй мянган хүн байна. Энэ 180 гаруй мянган хүнийг тоон өсч үгүй юу гэдэг дээр үе үеийн засгийн газар өөрсдөө хариуцлага өргөх ёстой. Энэ төрийн албанд ажиллаж байгаа энэ хүмүүсийн буруу гэж огт байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн хөдөлмөр нийгмийн асуудлыг, ажлын байрны асуудлыг хөндөж энэ тэтгэвэр тэтгэмжийг нь дэгшлэг нь 12 сар болгож огцон бууруулна гэдэг энэ байр суурийг Монголын Үйлдвэрчний хэвлэлийн холбоо өнөөдрийн байдлаар дэмжих боломж байхгүй. Тэгээ энэ гол байр суурийн асуудал бол жирийн иргэдийн энэ амьдрал ахуйтай холбоотой ийм асуудлыг хөндөж байр сууриа илэрхийлж байгаа учраас Монголын Үйлдвэрчний хэвлэлийн холбоо өнөө маргаашгүй энэ улсын 3 талд хэлцээрийн хүрээнд энэ байр суурийг авч хэлцээ гэдэг урилга саналыг өнөөдөр хүргүүлж байна. За улсын 3 талд хилцээрийг ойрын хугацаанд хийх мэдээллийг Үйлдвэрчний хэвлэлийн холбооноос шинжилгээний засгийн газарт хүргүүлж байгаа юм байна. За хэрвээ хилцээр нааштайгаар шийдэгдэхгүй тохиолдолд Монголын Үйлдвэрчний хэвлэлийн холбоо хилцээрийн нэг тал болох үүргээсээ татгалзаж олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж хамтын маргааныг шүүхийн зарчмаар шийдвэрлэнэ гэж мэдгдсэн ч одоогийн засгийн газар шийдлийн гих тодтолтой учраас аливаа асуудал зөвшөөрчлөлийн аргаар гарцоолно гэдэгт итгэж байгаагаа хэлж байлаа. За Монголын Үйлдвэрчний хэвлэлийн холбооноос өмнө нь буюу энэ сарын 19-нд хөдөлмөр нийгмийн зөвшөөрлөлийн 3 талт улсын хилцээрийн бэлтгэлийг ойрын хугацаанд хангуулж ажиллахыг хөдөлмөрийн сайд Чин зоригоос хүсч албан тоод хүргүүлсэн байна. Зорилгоос буцах цам мянга байхад харин түн рүү хөдлөх цам ганцхан байдаг. Мөнх Эрхэм зөвштэй хэсэгормын зар сурчлагын дараа мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авч байна.